За шинэ бичлэгээр олзож байна. Өнөөдрийн бичлэгээрээ би та бүхэндээ өнгөрсөн 1 сарын хугацаанд миний YouTube channel дээр ирсэн комментуудад хариулт өгөх болно. За хамгийн ихний коммент маань бидний тавилан төрхөд л нэгд бичигдсэн байдаг юм бол энэ амьдралын утга учир юу юм бэ? Хүн өөрөө хувь тавилангаа бүтээж өөрчлөх боломжгүй юм уу гэнэ? За энэ тал дээр би философик талаас нь болон астрологийн талаас нь өөрийнхөө мэдлэгээр хариулъя. Нэгд бичигдсэн байдаг нь үнэн. Тэгээд амьдралын утга учир бол хоосон мөн чанартай гэнэ буддын философи байдаг шүү дээ, тэр үнэн болж тараад байгаа. Тэгээд хүн өөрөө хувь тавилангаа бүтээж өөрчлөх боломжгүй юм уу гэнэ? Тодорхой хэмжээнд өөрчлөх боломжтой. Гэхдээ бүрэн өөрчлөх боломжгүй гэж хэлнэ. За дахиад доор нь коммент. Хатуу тавилан хэрхэн харагдаж амьдрах вэ? Энэ талаар зөвлөгөө өгөөч. Нэг номерт хатуу тавилангаа хүлээн зөвшөөрөөд эвдлэрэх нь эхний алхам. Тэгээд тэрний дараагаас бол ингээд нүүж төрсөн нутгаасаа нүүх хэрэгтэй. Жишээлбэл хатуу тавилантай төрчлөө Эрдэнэтэд дараханд тийм ээ. Эсвэл хөдөө орон нутгаар төрчлөө бол Улаанбаатар руу нүүж ирж болж байна. Эсвэл бол Улаанбаатараас холдоод явах боломжтой Япон, Солонгос, Америк, Австрали явах боломжтой нуудан тэгээд бас хол нүүж болно. Гэх мэтчлэн хүн амьдарч байгаа газар нутгаас солонгот шинэ газрын энерги төрсөн нутгаас нь илүү ээлтэй байх боломжтой гэж үздэг. Шороо мохоттой хүн шороо мохоттой улстай амьдрал бас илүү тохиромжтой. Жишээлбэл Монгол улс бол маш их шороо мохоттой. Тэгэхээр шороо мохотын төрсөн өвхөр хойно материал ордныхан манаас Монголдо илүү ээлтэй байх бас тийм талтай байдаг. За тэгэх юм бол бас гал агаар мохоттой хүмүүс маань гадаад руу явж амьдрал бас их тохиромжтой ээлтэй байх бас боломжтой тийм ээ. За бинго шахам хариулж анхны шатны мэдлэгтэй маш их таалагдлаа. Таны мэдхэн гоё асуултууд байлаа гэсэн байна. Тэгээд астролог мэдлэг сорьсон 10 асуултын бичлэгэн дээр бас нэлээд өндөр оноо авсан хүмүүс харагдаж байна. Тэгэхээр манай Монгол улсад астрологийн талаар мэдлэгтэй, энэ талаар сонирхож судалж байгаа хүмүүс маш олон болж нэмэгдэж байгааг харуулж байна. За түрүүний элемент газар орны элемент дээр ярихад бол одоо нөгөө Швед улс, Герман улс гэх байгаа тийм ээ. Монголчууд их амьдардаг. Тэгэхээр Швед улс маань жинлэр орны энергитэй, Герман улс маань материал орны энерги давамгаач гэдэг юм. Бас тийм газар орны давамгай энергиуд бас байгаагаар ажиглагдаж байна. За хоньны нартай өхрийн мандалттай хүн Кайроны транзитээр яаж нөлөөлөл авах вэ гэсэн байна. Тэгэхээр хаусаа харах хэрэгтэй. Кайро маань таны аль хаусан дээр өөрийн сөрөг нөлөөгөө травмагаа үзүүлэх нь тэрийн натал шартныхаа хаусыг харах шаардлагатай байна тийм ээ. Ойлгомжтой гоё тайлбарладаг баярлаа гэсэн байна. За баярлаа. Нарны орд арслан сарнаар дөхөрт тул надад яаж нөлөөлнө гэсэн үг вэ? Яг нөгөө миний түрүүний хэлсэнчлэн хаусаа харах шаардлагатай тийм ээ. Энэ дээр өхрийн мандалттай хүн яах вэ гэсэн байгаа юм чинь угаасаа 1-р хаусан дээр ороод ирсэн байгаа шүү дээ Кайро маань. Тэгэхээр 1-р хаусан дээр Кайро ороод ирэнгүүт хүн өөртөө итгэлээ жоохон алдах гад, бусдтай өөрийгөө харьцуулах гад байдаг. Тэгээ бас их тийм энерги тэмцэг мэдрэмтгий болчих гээд байдаг. Тийм одоо сул тал гэх юм уу давуу талтай байдаг. Сарны орд нь өхөр юм чи угаасаа Кайро маань транзит хийсээр байгаа. Сарны орд руу ч ойртох тусам 2 градус, 1 градус, 0 градус гэх мэтчил маш их ойртох тусам таны амьдралд Кайроны нөлөөлөл таны сарны ордон дээр сэтгэл хөдлөл мэдрэмжэн дээр ч мэдрэгдэх боломжтой жоохон өвдөлтөх гээд байдгийн Кайро. За ханийн тэнгэргүй хүн астрологоор заслал хийж тэнгэртэй болж болдог уу гэсэн байна. Тэр хүний амьдрал гэдэг маань бас тодорхой хэмжээнд уян хатан байдаг тийм ээ. Ханийн тэнгэргүй байлаа гэд насаараа хүнтэй суухгүй тэгэл ингээ ганцаараа явна гэсэн үг биш. Тухайн хүнд бас магадгүй шинэ газар нүүж очиод тухайн газар нээлттэй байвал шинэ ханийн тэнгэр бас үүсэх боломжтой. Гэхдээ бас ийм зүйл ажиглагдж байгаа. Сайн ханийн тэнгэртэй ингээ байралтай мөртлөө хүнтэй суугаагүй. Эсвэл ханийн тэнгэрийн байрал нь жоохон хүчгүй харагдаж байгаа мөртлөө хүнтэй суудсан, сайн хүнтэй суудсан тийм хүмүүс харагдаж байна. Тэгэхээр маш олон нөхцөл байдлаас шалтгаалаад хүний амьдралд бас өөрчлөлт тодорхой хэмжээнд шинэ энерги бас орж ирэх боломжтой. Одоо жишээлбэл газар орны энерги нүүж сууж солиод ингээд засах боломжтой байдаг чи бас нөгөө
ламбуу дээр очиод засуулах, хүн бас өөрийн сүсийг итгэл үнэмшлээрээ засагдах. Одоо жишээлбэл христэн шинтэй хүн маань одоо нэг залбирлаа үлдээ тийм ээ. ертөнцийн эзэндээ итгээд тэгээд бас өөрийнхөө энергийг засах бас боломжтой. Залбирал гэдэг бол маш хүчтэй байдаг тийм ээ. Тэгэхээр маш олон аргаар энийг засах боломжтой байх нэ. За будын буцалт хизээ эхэлж хизээ дуусах вэ гэд би яг өчигдөр бичлэг оруулсан тийм ээ. 6 сарын 30-нд эхлээд 7 сарын 24-ний өдөр үндсэн ухралт нь явж дуусаад 8 сарын 8 хүртэл shadow хэсэг буюу сүүдрийн ухралтаа хийж дуусгах болно. За мандалт нар сар мэдхгүй зүгээр л ордоороо 6 бичлэгийг сонсож болох уу гэж асуусан байна. Ордоор сонсож болов яах вэ? Гэхдээ мандалт ордоо хэрэг та мэдчих юм бол хамгийн сонсоход тохиромжтой 1 номерын орд бол таны мандалт орд байгаа юм аа. За тэгээд бусад комментууд дээр нь би хариулт авчихсан байна. Тэг заримдаа би бас сөрөг коммент авдгийн. Гэхдээ YouTube цаанаас нэг шүүгээд сөрөг комментуудыг харагдуулт унуучт юм байлээ. За тэгэхээр та бүхэн маань надад одоо энийг мэдмээр байна гэсэн асуулт байх юм бол миний YouTube channel-ийн бичлэгнүүд доор нь үлдээх юм бол би дараа сарын асуулт хариултын бичлэгээр ингээд базаад нэг бичлэг болгоод оруулах болно. Тэгээд та бүхэн маань бас надад бичлэгний санаа оноо байвал бичиж үлдээгээрэй. Би бас та бүхний санаа онооноос харж байгаа шинэ контент, шинэ бас бичлэг оруулахыг бодож хичээх болно. Тэгээд асуулт хариултын бичлэгийг хийж дууслаа. Дараа сарын асуулт хариултын бичлэгээр иргээ уулзъя. Баярлалаа баяртай.